э책 후 에륜 순순히 내랄트랄 아멘. 우군 잠트통 아이러헝 아문드친 주르훈드친 비. эцэн 에륜 순순히 гэрэллээр бидний нүдийг нээн эзний замыг харуулan бидний чихийг нээн амийн үгийг сонсгоо болтугай. 아멘. 울승 넘너스 훈шлаг. Ихэд Маргартсны эцэст Петр босоод тэдэнд "Ах トゥ нараа харийн ханд 새 мэдээний үгийг хэлж итгүүлэхийн тулд Тэнгэрэ бурхан Эрдэнэс намайг та нарын дундаа сонгосныг та нар мэдэж байгаа. Зүрхийг мэдгэж Тэнгэрэ бурхан бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн ариун сүнсийг өгөж гэрэтчилсэн бөгөөд зүрхийг нь тэр итгэлээр цэвэрлээд бид болоо тэднийг ялгаагүй билээ. Эцгүүдийн маань болон тэдний үүрч чадаагүй буургийг та нар дагалдагцдын хүчөнд тохож Тэнгэрэ бүрнийг юунд соринвэ? Харин бид эзэн Есүсийн нэгүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэдс өөрцөгүй билээ гэв. Цүгэрсэн олон бүгд чимээгүй байж gaaj байлаа. Харинхний дүнд өөртөөр нь дамжуулан Тэнгэрэ бурхан ямар гаймшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа. Тэр хоёрыг яриц дуусны дараа Яков "Ах トゥ нар минь намайг сонсцгоо. Тэнгэрэ бурхан өөрийнхөө нэрийн төлөөх ард түмнийг хэрийнхнаас аврахаар анх хэрхэн тэднийг эргээд тойрсон тухай Симон хэллээ. Үүнтэй ишүүлэгчдийн үгсч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ. Үүний дараа би эргээд ирээд Давидын нүрссэн асрыг дахин босгоно. Багаснуудыг нь би дахин босгоод сэргээн. Эдгээрийг үлдэгчин тунаглаж байна. Ингэснээр бүх үндэснүүд эзнийг ирж хийн. Миний нэрээр дуудсан бүх хэрийнхэнд бас хийн гэж үн Эрдэнэс мэдэгддэг эзэн эдгээрийг айлдаж байна гэжээ. Тиймээс миний санаа бол хэрийнхэн дундаас Тэнгэрэ бурхан өөд эргэж буй хүмүүсийг дарамтлахгүй байх нь дээр юм. Харин бид тэдэнд шүтэнээр бүтлэгдсэн зүйлс садар самун боомлогдсон зүйл болон цуснаас цэрлж явахыг бичээ. Учир нь амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул Эртүес иглэн хот болгонд түүнийг тунаглагдсан байдаг гэв. Иохны ариун айдлаас их уншлаа. Эцэг намайг хайрласны адил би бас та нарыг хайрласан. Хайранд минь байх тун. Би эцгийнхээ тушаалыг сахиж хайранд нь байдаг лугай адил та нар тушаалыг минь сахивал хайранд нь байх болно. Миний баяр баясгалан та нарт байж та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд үүнийг би та нарт хэлэв. Таны үг миний хөл дэх тэнлүү миний зам дэх гэрэл. Эзэн бидний ариун Библийг амийн үг хэмээн итгэн залбирч амьдран тунаглаж цаг ямагт ариун сүнс дотор амарамаглан ба баяр баясгалан хэлээ болтугай. 아멘.